Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2004 онд нээлттэй хийсэн My Little Bride киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд цаан чин Хуур Music Festival 10 жилийн ойгоор бүрэн шинжилэл хийгээд Гачууртын Монгол шилтгэн цогцол бүрт 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Наадмын талбайд хөгжмийн урсгал бүрийн онцлогийг тусгасан 5 тайцтай байх болно. Үүнд нь Main Stage, Savдаг Stage, Hood Stage, Нисдэг Stage, Lamer Ингэс нийт 5 төрлийн тайз үзэгчдийг угтах юм байна. 10 жилийн ойгоор айхтрэм хийх гэж байгаа гэдгийг зарим уран бүтээлчдийн нэрсээс хараад л мэдэж болно. Товчхон л дуртахад Хүү, Хурд, Харанг, Никитон, Нисванас бас олон улсаас Эйжл, Янлиг, Аха, Nine Treasures оролцох юм байна. Мөнгө хүрэхгүй гэж айлтгүй. Сон зээлийн апаар 10 хуваагаад төлж болох юм байна. 10 шүү дээ. Нэг залуу гадаадаас эх орн руугаа явж угаар кино маань эхэлнэ. Онгоцонд явж байхдаа харин нэг хөөрхөн охины зураг хараад байна шүү. Хажуудах бүсгүн жаахан гайхаастай. Манай залуу жаахан санаа зовоод харсан чи юу вэ? Дажгүй бүсгүй байна шүү. Онгоцны буудлын дээр буунгуудаа нөгөө бүсгүйг дагаад яваад байна. Хүүхэмсэг нөхөр бололтой. Тэгсэн нөгөө бүсгүй нэг махлаг залуу дээр очиод хайраа гэж авна шүү. Манай хүн цаашаа явахдаа ганц нэг хүн өдөөстэй. Тэгсэн тэнд нэг охин цэцэг үнэрлээ зогсож байна. Албаар өдөх гээд хажууд нь утсаа унгачаад яваад өглөө. Тэгсэн нөгөө охин харангуутаа таниад байна шүү. Шууд утсыг нь гэлж байна. Гүчи дөнгөж сая миний утсыг өшгөлсөн үү? Гэсэн чи танд хүн байжээ. Ахгүй. Та огтхон ч өөрчлөгдөөгүй байх шүү. Боён их том болжээ. Болж үзээ. Тэгээд хамтдаа явцгаалаа. Залуу замдаа онгоцны үйлчлэгчдийг хараад охин харин болно наад шүлс чинь хоожод дууслаа. Чи 2 жилийн дараа сургуулаа төгслөөдөө. Тэгээд коллежид орох нь байна шүү. Би тань шиг хүмүүсийг харахаар коллежид ормооргүй санагдаад ах юм. Наад чи хүмүүс гэж ямар хүмүүс? Гач донтой. Хүүхэмсэг. Юу? Гоо яг хүүхэмсэг байж болно. Арайч донтой биш ээ. Би чамд бэлэг авсан. Гэсэн чи хөөхний даруулга байна. Гач донтон л байгаа үсттэй. За эд бол манай киноны гол дүрүүд Саммин болон Боён. Тэгээд манай хоёр явсаар гэртээ ирлээ. Гэрийнхэн нь бүгд угтаж авч байна. Ах トゥ хоёрын багтаа. Өвөөгийнх нь бие муугаа бололтой. Хоёулаа өвөөтэйг очоод уулздаг. Өвөө. Сангмин. Танай өвөө бид хоёр хамтдаа цэргийн алба хаасан юм. Нэгнийхээ төлөө өгөхөөс ч буцахгүй ах дүүс байлаа. Бид залуу байхдаа бие биендээ хүүхдүүдэд заавал гэрлүүлж худ ургууд болно гэж амласан юм. Найз маань залуудаа өгсөн учраас би танай аавыг өөрийнхөө хүү шиг өсгсөн. Тэгэхээр яг ч ах トゥ хоёр биш юм байна. Харин тий өвөө. Гэхдээ та хоёулаа нэг л хүүтэй үсттэй. Тэгэхээр яаж суулгах вэ дээ? Мэдэж байна. Тийм болохоор л та хоёрыг хооронд нь суулгах гэж байна. Ингэж авна шүү дээ. Юу яриад байгаа юм бэ өвөө? Би чинь ахлах сургуулийн сурагч шүү дээ. Ингэсэн аав руу дөхөж байна. Аав нь тэндээс. Хуулинда 16 нас хүрсэн хүүхэд эцэгийнхээ зөвшөөрлөөр гэрлэж болдго юм аа. Ингэж байна шүү. Солонгосын хууль нь ийм бололтой. Золигнууд минь. Та хоёр гэрлэхгүй бол би яаж Саммины өвөөгийн нүрийг харах болж байна. Гэт өвөө нь шууд чийчирч байна шүү. Манай хоёр тас эсэргүүцээд босоо явчлаа. Боён гарч ирж Самминийг харснаа. Хөөе. Би ч гэсэн дургуул байна штэ. Тэгээд манай Саммин их сургуулийн найзуудтайгаа уулздаг. Манай хүн гадаадд 1 жил байж байгаад ирсэн юм байна. Ангийнхаа охинтой уулзлаа. Саммин ийм хурдан 1 жил өнгөрчихсөн хэрэгөө. Манай хүнд жаахан талтай байж мэдхээр л юм байна. Тэгээд найзуудтайгаа уулзцгаана. Саммин, гинэт яагаад буцаад ирсэн? Гэр чи асуудал гараа юу? Гэртөө нэг юм болсон. Өвөөгийн бие муудлаа гэд ирсэн чинь хурмаа хийх ёстой болчоод байна. Юу? Манай Боён харин сургууль дээр ирж байна. Найз нь түүнийг тосож авна. Ирчихсэн үү? Гэснэ тэнд байгаа танхаа бараа өхтүүдийг хараад тэднийг хартаа. Тэд нар дахиад л дэмий тэнэх гэж явах шиг байна. Чимээгүй. Чамайг сонсчул яах юм бэ? Тэр үед харин охтуудыг хуйлруулдаг сургуулийн од сурагч тэрүүгээр алхаж байна. Манай Боён ч бас харангуйтаа баярлаад байна шүү. Дөрс шилжиж өвөө нь эмнэлэг дээр байж байна. Тэгээд Саммины аав руу залгаад сая манай эмч надад дахиад 20 жил өлхөө амьдрахаар байна гэж байна. Юу? Тийм үү? Сайн л мэдээ байна. Тэгэхээр би өөрийнхөө төлөвлөж байгаад нэг юм хийгээд хэмэдв. Ингэж байна шүү. Ойлголоо аава. Ингэснэ босч ир жаахан виски ууж байгаад бейсболын цөхөр аваад гарлаа. Саммин ээжтэйгээ хамт буудалцаантай кино үзэж байна. Аав нь харин гадаа Саммины машиныг ёстой говж өгч байна шүү. Саммин киноныхаа дуунаас болоод сонссонгүй. Кинон жаахан намцсны дараа цаанаас нэг чимээ гараад байна шүү. Харсан чи аав нь ёстой буудаа болгож байна. Энэ юу болж байгаа юм бэ? Миний хөө хөрөн болохгүй болж эвгүй юм болох шинжтэй. Ингэсэн аав нь хүүрүүгээ хараад сайхан мэдэрэ гэсэн янзтай байгаад байна. Манай Боён харин нөгөө царайлаг сурагчийг бейсбол тоглохыг нь хараад сууж байна. Боёны карашнуулалтай. Тэр үед өвөөгийнх нь бэ удаан амьдрахгүй. Миний эцсийн хүслийг биелүүлж өгөөрэй. Ингэсэн үг нь санаанд орж байна. Нөгөө бейсболчин залуу ирээд чи охтын сургуулийн Боён баха. Ингэсэн чи ичэдгүүчлээ. Гараад ирсэн чи харин манай Саммин ирдсэн байна. Гэлс нуугдах гэтэл болсонгүй. Харчлаа. Тэгээд Саммин Боён хоёр Боёны найзтай хамт хоол
асуулыг эцгэн. Энэ хүн хин юм бэ? Зүгээр л миний таньдаг хүн байгаамаа. Сами ирээд. Хой. Ер нь үүнийг хийцгээснэн дээр юм шиг байна. Галзуураа юу? Гүчи намайг хүссэндээ ингэж байна гэж бодоо юу? Би ч бас хүсэхгүй байна мэдөө. Би ч бас хүсэхгүй байна. Ингээс найз нь буруугаар ойлгоод. Ахгүй. Та манай найзыг юу гэж бодоод байгаа? Боё. Чи намайг ягаад ийм муухай юмдаа хутгаж байгаа? Надтай танилцуулаад өгтэй яадий. Ингээс нэ уйлчлаа. Хүмүүс Самин руу жоохон сонь хараад байна. Манай хүн тэнд. Тэгэд бүх учрыг нь тайлбарлалаа. Найз нь ойлгоод гайгүй болж байна шүү. Тэр үед харин Боёны утсан дуграад өвөө нэмлэгт хүнд байна гэд хэлүүлж байна. Юу? За би одоо очлоо. Өвөө нь харин эмлэгт зүрхний аппаратаа салгаж зүрхээ зогссон болгож харагдуулах туршилт хийгээд байж байдаг. Манай хоёрыг хулигдах гэж байгаа бол та. Тэгэд манай хоёрыг ороод ирэх үед жүжиж өглөө. Энэ Саммины өвөө эмээ хоёр. Энэ зургийг авсны дараахан тэдний амьдралд хагацал тохиолдсон юм. Би Саммины аавыг яг л өөрийн хүү шиг өсгсөн. Боёна. Найзтай амлсан амлалт бол миний амьдралын хамгийн чухал зүйл юм шүү. Ингээс нэ ханиалгаад унлаа. Тэгсэн чи зүрхэн зогсчлоо. Өвөө, босоорой. Өвөө, сэрээрээ. Ойлголоо өвөө. Би гэрэлнэ. Би түүнтэй гэрэлнэ. Ингээс чи зүрхэн цохилоод унж байна шүү. Ингээд зөвшөөрчлөө. Боён оройн гэртээ уйлаад сууж байна. Ээж нэрээ жаахан тайвшрууллаа. Ээж, тэгэхэр сургууль яах юм бэ? Би их сургуульд орох ёстой шүү дээ. Гэрэлсэн ч ихсэн сургуульдаа сураад их сургуулаа төгсөж болно шүү дээ. Сургуулийнхан мэдээд намайг шоолвол яах юм бэ? Зүгээрээ. Сургуулийн захирал чи өвөөгийн чинь найз. Өвөө чинь найзтай бүгдийг хилээд зохицуулна гэсэн. Ингэж байна. Манай Сами харин найзуудтайгаа юм уугаад сууж байна. Найзууд нь тэнд бүсгүүчүүдтэй бүжиглээд. Манай хүн болохоор суудал дээрээ санаа алдаад үлдэнэ. Ганц би амьдрал минь баяртай гэж байгаа бололтой шүү. Ингээд хөрөн боллоо. Боёны найз нь хөрмөн дээр ирсэн байна. Чи хиндэж хэлж болохгүй шүү заяа. Чи тэгээд бусад найзуудтай хэлэхгүй мө? Олон хүн хэлчих юм бол сургуулаар нэг тарч штэ. Ингэж байна. Ингээд манай хоёр ах トゥ хамаатан садныхаа өмнө хөрмөө хийцгээлээ. Хөрмийн бүх ёслолоо гүйцээгээд балсарын аялдаа явах гэж байна. Аав нь Саминийг дуудаад. Хой. Нэг юмыг санаж ав. Боён дөнгөж 16-тай. Тэгэхээр нөгөө юу болохгүй гэж мэдэж байгаа вэз. Ингээд анхааруулж байна. Боён тарин ээжүүд нь зүгээр дээ. Аав нь Саминд анхааруулсан болохоор чи айлтгүй заа юу? Юунаас айлтгүй гэж. За сайхан аялаарай. Ингээд явцгаалаа. Нисэх буудлын дээр харин Боён 0 орчод ирийг гэснээр тэр чигээрээ морчлаа. Сами онгоцондоо ганцаараа суучаад хүлээгээд болдоггүй. Онгоц хөдөлчлөө. Хой. Зогсоорой. Ирэх мэ. Та судалтаа сууно. Үгүй. Манай ихнэр сууно. Ингээд суулгачлаа. Ард нь сууж байсан гарууд. Тэр одоо онгоцонд ганцаараа өвнө гэж бодоод байгаа юм бах та. Хөр хідөө. Өмнө нь нисч үзег юм байлгүй. Юу? Ингээсэн чи өөр тийшээ хараад байна. Ингээд манай хүн чэйжүүд ганцаараа такси зогсоогоод суух гэтэл нөгөө арын суудлын хоёр өрсөд суучлаа. Уучлаарай. Бид яарч байна. Ингээд авна шít. Аялал анханасаа л шал бүтэлгүй эхэлж байна шít. Боён харин гэртээ ирж байна. Гэхдээ гэртээ орж чадсангүй. Гэрийнхээ гадаа хэсэг сууж байгаад өөр тийшээ явж байна. Манай Сами харин буудалдаа ганцаараа нөгөө арын суудлд байсан хоёр нь яг адилхан буудалд доод давхурт нь байж байна. Нялуураад хэрэг алгаа. Манай хүн харж атаархаастай. Тэгснэ 0-оос ус утгаж аваад дээрээс нь асгачлаа. Ёй, юу вэ ууш? Queen одоо бороо орморгүй. Боён харин кино театрт явж байтал нэг залуу. Өөөхөө. Ганцаараа явж байгаа мó. Юу вэ? Ингээд гялс босоод явчлаа. Манай хүн чэйжүүд сонь царилцсан явж байтал Боёны ангийнх нь явж байна. Аха, та нар энд юу хийж байгаа юм? Сургуулийн зугаалга болж байгаа маа. Боён хатчихсан. Тэр байгаа. Гэсэн чинь найзууд нь тэндээс энэ хий юм гэд гайхаад байна. Тэгсэн манай Самын хөл алдаж унаад найзтай давхралдаад унчлаа. Багш нь тэндээс. Хоош, яаж байна? Чи юм уу? Гаж донто. Манай охтуудыг нууцаар дагаад байгаа мó. Багш, тийм биш гинэ. Тэгээд чи хий. Гэсэн чинь манай хүн гялс зүхтаачлаа. Нөгөө харин Боён нөгөө бейсболчин залуугийнхаа ойрхон эргэлдээд байна. Тэгснэ нүрэ авгаагаад дуусах үед нь альчуур өгөөд хөөхөн ханд өгөөд байна шүү. Нөгөө залуу хамт тоглоё гэд бөмбөг шидэд тэрүүгээр хамтдаа жаахан цаг өнгөрүүллээ. Залуу, чи найз залуутай юу? Үгүй, мэдээж ямар нөхөртэй гэлтэн биш дээ. Нөгөө талд харин Самын Боёнд дууд шуудан үлдээж байна. Ой хүүхдээ, чи яаж байгаа юм бэ? За яах вэ? Би чамайг ойлгож байна. Гол нь аав ээжид ингэсэн гэдгээ хэлэхгүй байцгаая. Ингэж байна. Боён харин нөгөө хүүтэйгээ нээлэн гүнзгий ирээд байна шүү. Тэгвэл одооноос бид болцож байгаа гэж үзэж болох уу? Гэсэн болно гэж байна. Манай Сами харин тэнд нэг гадаад бүсгүйг найрах гэд үзээд байна шүү. Чи хаанаас ирсэн бэ? Канад. Канад уу? Би Канадад дуртай шít. За тоглосон юм аа. Би Канад ерөөсөө очиж байгаагүй. Ингээд яг тэврээд автал. Тэндээс нөгөө Боёны ангийнхан. Хөх, багш ингэж авна шít. Багш нь байсан юм байна. Манай хүн цаашаа гялс сугтаачлаа. Боёны найз нь очиод. Хөөе. Хэё. Юу энэ да? Ийм орой юу хийж байгаа юм? Боён хаана вэ? Та яагаад ганцаараа явж байгаа юм? Ярил их урт түүхэлдэ. Ингэсэн цаанаас ангийн багш нэрээд. Чи мо гаж донто. Дахиад түрээд ирсэн үү хаа? Ингэснэ маа. Манай хүн дахиад зугтаачлаа. Хөөе, байж чи мо. Нөгөө талд Боёны ээж аав нь хамт саунд сууж байна. Тэгсэн тэнд манай
боо юм байж байдаг. Охноо, арай л эрт хүнтэй суулгач уу? Дөнгөж 16-тай шүү дээ. Зүгээрээ. Самми манай хурган боллоо гэдэг чинь бид охноо этгэж болох хүнд өглөө л гэсэн үг. Ингэсэн боо юм эвтэйхэн босоо зугтааж байна. Чинь хүн болох л миний нүдэнд боо юм шиг минь харагдаад байх юм. Энэ охин хүртэл том жижиг өгцөгтэй байхдаа яах вэ? Ингэж байна шүү. Манай боо юм том жижиг өгцөгтэй бол та. Ингээд самины аялал нь дуусаад гэртээ ирлээ. Боо юм гэрийнхээ үүдэн зогсож байтал араас нь сами ирдэг. Тэгээд ингээс нь авч яваад хувцас солиод хүрээд ирнэ. Тэгээд яг л хамт аялаад ирсэн юм шиг яваад орно шүү. Гэрийнхэнтэйгээ сайхан хоол идэцгэлээ. Оройн манай хоёр нэг өрөөнд. Манай сами согтчихжээ. Шууд унтаад өглөө. Хөөе, хувцсан дээрээс босооч. Маргааш нь манай хоёр шинэ байранд орцгоодог. Охины ээж нь харин жаахан дургу байгаад байна. Хөөе, та хоёр сургуулаа төгслөө. Өөр өрөөнд унтцгаан шүү мэдвэ? Оройн боо юу хээчээлээ ээж байна. Тэгсэн сами өрөөнд нь ороод ирлээ. Хөөе, юу вэ? Миний өрөөнөөс гараач. Энэ чинь миний өрөө штэ. Үгүй ээ, энэ миний өрөө. Таны өрөө харин тэнд байгаа. Ингээд хэлж өглөө. Бид нэгэнд гэрэлснээс хойш хамтдаа унтцгаая л та. Ингэсэн чи боо юунд бал шүүрээд авч байна. Гэхдээ бид эхнэр нөхөр штэ. Ингэсэн чи бал амаа. Чи хүн тоглож явах чинь хөөрхи. Маргааш нь манай хүн номонд орчжээ. Харангуйтаа цочоод байна. Боёо нарийн хичээлд явахдаа бейсболчин залууга бодоод байна. Тэгээд сургууль дээр очсноо нөгөө бейсболчинтойгоо болцож байгаа гэд найзтай хэлж байна. Найз нь гайхаад. Гэхдээ чи нөхөртэй үсттэй тоглоод байгаа мó? Тэр чи өвөөгийн санааг амраахын тулд хүчээр болсон зүйл байхгүй юу? Ингэж байна. Жонгоо тэгээд таны нөхрийн талаар мэдүүл яах юм? Тэр ойлгоноо. Ингэж авна штт. Манай хүн харин найзуудтайгаа уугаад сууж байна. Тэгснэ. Би зүгээр нэг тушаал өгтөл заа гээл биелүүл мэдөө. Одоо харж. Ингэснэ ихнэрлүүгээ залгаад. Ой боёо. Хүрээ тэр нөхөр чин тушааж байна. Хурдл мэдөө. Удалгүй боёо нь хүрээд ирлээ. Нөгөө газар нь харин 10 жилийн хүүхэд оруулахгүйгээд оруулдаггүй. Бид хоёр хууль ёсны ихнэр нөхөр гэж хэлж байгаад орууллаа. Ангийнх нь бүсгүй харин манай боёонтай их гоё ээлдэг ярьж байна шүү. Энэ хардаа оол хийж чадахгүй. Амар ууртай. Аха, арай л их ууц юм биш үү? Харих. Энэ өш өглөө болгоо яадаг гэж гэсэн чи. Хой багсами. Нанд өгцгөө өргөд босоод хурдан явцгаая. Аха. Хой. Ингэж байна шүү. Тэгээд гэрлүүгээ явах замдаа манай сами тасарчлаа. Жисогээд ангийнх нь бүсгүй. Манай Жойюнтай харин их ээлдэг харьцаж байна. Би таныг их ч гэж хүндэлж явъя. Үгүй ээ. Манай найзтай гэрэлсэн юм чин найз гэсэн ч болно шүү. Та хоёр яг л заяаны ханид шиг харагдаж байна. Ингэсэн чи сами тэндээс шал согтоо. Жисо, үнси. Жисо, намайг үнсэж. Ингэж авна штт. Эйш гэд баахан зодчлоо. Маргааш нь Боён сургууль дээр байж байтал хэсэг танхаа өхөд түүнийг бариад авна. Тэгээд хөнгүү газар авчиад чи өөрийгөө Жумвогийн найз өхөн гэж хүмүүст хэлээд байгаа гэж сонслоо. Яаж ийм худал цуурхал тарааж зүрх хэлж байна. Жумво бит хоёр бие биендээ хайртай. Тэглээгээд юу н буруу байгаа гэд шууд ширэлж байна шүү. Яг эвгүүдэх гэж байтал нөгөө Жумво нь хүрээд ирлээ. Энд юу болоод байна? Болцгоо. Түүнийг явуул. Хой Жумво. Чи яагаад надтай ингэж харьцаад байгаа юм бэ? Чи надад тэгж хэлэх хэрэгтэй хүн нь биш. Одоо сонс. Бид болцож байгаа. Ингээд тэндээс аваад гарлаа. Тэгээд хамт спорт зааланд орж ирээд битгий тоо. Тэд өөрсдөө гүнж гэж боддгийг. Гэхдээ жинхэнэ гүнж нь чи шүү дээ. Ингэж байна шүү. Манай Боён жуумал заадал явчлаа. Ийм гоё үг хэлэхэр чинь яал тавилээ те. Энийг нь харин найз нь хараад санаа алдаж байдаг. Удалгүй манай Боён нөхөртөөгөө дэлгүүр хийсэд юм худалдаж авч байна. Манай хоёр яг л ах トゥ хоёр шиг байна шүү. Оливийн тос мэдлээ. Ингэсэн Боён намартчжээ. Нөгөөх нь очиод өрцөн гойм мөргөд унчлаа. Тэгээд хөл нэвгүй болцсон байна. Харихтаа нөхөртөө өрүүлээд явдаг. Үрж явахдаа манай хүн харин өгцөгнөөс нь барьж үзээд эхнэр нь харин уугуурлаад байна шүү. Чиний өгцөг чинь нэг тал нь том юм байна шүү. Юу яриад байгаа? Ёо, тэнцвэр алдаад байна ой. Том жижиг өгцөгтэй болохоор нэг тал руугаа хэвийгээд байна штэ. Ноёд тадагтай нараа. Та бүхэнд том жижиг өгцөгтэй Боёо нэг танилцуулж байна. Ингээд явцгаалаа. Тэгээд манай хоёр хамт хоол хийгээд хоол хийгч гэжтэй хоолороо байлдаад эдэхтэй хоёулаа хуралдаж идээд хайч чулууд авдаж байгаад аяга угаагаад их л жаргал тавина шүү. Сами уснаас гараад ирсэн чинь Боёо сахилгагүй дэж очиод өмдөг нь шовдолчлаа. Яг хүүхдэрээ шүү. Маргааш нарийн нөгөө бейсболчин залуудаа кембап хийгээд аваад очиж баярлалаа. Хүмүүс яагаад ирэхгүй байгаа юм бэ? Ахлах сургуулийн бейсболын тэмцээнийг хүмүүс баг үздэг юм аа. Сами харин гэртээ өөх кембап гэд үлдэглийг наваад зурагтаасан. Тэгсэн чинь ахлах сургуулийн бейсболын тоглолт гарч байна. Тэгсэн чинь гинэд эхнэр нь зурагтаар гараад унлаа шүү. Тайлбарлагч тэнд. Өөх хардаа найз өхнө нь тэнд харагдаж байна. Түрүү хамтдаа суугаад кембап идэж байсан шүү дээ. Ингэж байна. Сами өрөөнд нь ороод юмнуудыг нь хартал. Бейсболчин залуутай авахулсан зураг байж байна. Оройн харин манай хүн жаахан гутарчихсан сууж байдаг. Эхнэр нь харин нэлээд оройд иж ирж байна. Жаахан эртэрж
гэж болдоггүй юм уу да? Та унтах байсан юм уу? Өдөш орой аюултай штэ. За өрөөндөө орж унт. За, манай хүн загнахгүй шүү. Боён харин сургууль дээр очтол хүүхдүүд сонио хараад байна. Найз нь бас уруу ачжээ. Хөөе, юу болсон юм бэ? Жумбу та хоёрын талаар сургууль тэр чигтээ мэдэж байгаа. Тэгэд юу гэж? Нөхөр чи мэдүүл яах юм бэ? Ингэснэ уйлаад унлаа. Хөөе, чи яагаад уйлаад байгаа юм бэ? Надад ч бас жумбу таалагддгийг. Ингэснэ босоод явчлаа. Шөөрхи. Манай Самми харин уран зургийн модель болж байна. Эднэр чин дүрслэх урлагийн сургуулийн оюутнууд шүү дээ. Тэгсэн цаанаас нь Жис ороод ирлээ. Хөөе, хаалга тогшилдоо. Би та нарын дадлаг хийх газруудыг зохицуулчлаа. Ингэж байна шүү. Самми, чи хаана гэж бодож байна? Донгийн ахлах сургууль. Юу? Чаавас. Яасан бэ? Энэ боёны сургууль байгаа юм аа. Ингэж байна шүү. Ингээд эхнэрийнхээ сургууль дээр дадлагын багшаар очгоруулчлаа. Маргааш нь эхнэрээ хүргэж өгөөд тэгээд дадлаг хийх гэж байгаа гэдгээ хэлэх гээдэл. Хурдлаа, би хоцрох гээд байна. Нөгөө юу? За, орой гэртээ яри. Ингээд буугаа явчлаа. Хэлж чадсангүй. Тэгээд бууж очоод хөөхтүүдээ хичээлийн эрхлэгч хаана байдаг юм бэ? Бид нар яаж мэдтгий? Ингээд тоосонгүй. Тэгсэн тэндээс нөгөө эвгүй багш. Байз? Та чинь чаавс. Ингээд зугтаачлаа. Удалгүй захирлын өрөөнд. Та надад зүгээр эртхий хэлчихгүй дээ. Та угаасаа гаж донтон гэж хэлэхэргүүл царилэг залуу байна штэ. Ингэж байна шүү. Андраа дунлаа. Тэгээд нэг цогсноо. Хөөх, энэ булчин уу? Захирал тэндээс. Кэм багшаа. Та явж болно. За. Бид их олон удаа уулзах баха. Гэт баярлаад гарлаа. Захирал. Самми. Боёнд сайн хандаарай. Энэ сургуульд надаас өөр хэнч та хоёрын талаар мэдэхгүй. Гэж байна шүү. Нэр нь захирал нь өвөөгийнх нь найз шүү дээ. Боён ангитай байж байна. Найзтайгаа муудчихсан бол той. Дууга хураачихсан. Би энэ рүүгээ хялалцаад байна. Багш нь орж ирээд дадлахын багшийг танилцууллаа. Тэгсэн тэндээс манай Самми. Боён болон найз нь шоконд орно штт. Өнөөдрөөс бидэнд дүрслэх урлагийн хичээл орох дадлахын багш. Хөөх, царилэг юм аа. Ингээд хүүхдүүд баярлаад байна. Оройн багш нар хамт хоол идэцгээлээ. Нөгөө эвгүй багш манай хүн рүү огцом хандраад байна шүү. Энийг ингээд хийж өгснөөр нүдээ ирмэд байна. Нүдээ над уучаад харсан чинь байдаггүй. Хачуу. Ингээд харсан чинь хажууд нь. Хүүхдүүдтэй харьцах хэцүү байгаа биз? Үгүй, амархан байгаа. Чи өнөөрөө завтай юу? Ямар завгүй. Худлаа яриад байл да. Хоёулаа нэг ангид багшлна гэдэг тохиолдол биш баха. Хамт тэмдэглэе. Ингэж авна штт. Тэгээд хамт таксинд суугаад манай хүнийг оролдоод байна. Цаашаа байл да. Ким багшаа. Хөөе, чи намайг юу гэж бодоо? Надад ойртоод байна уу юу? Гэт наалж байна. Сэгсэрсэн чи. Хөөе, чи намайг оролдоод байна уу юу? Хөөрхи. Манай хүн шууд таксигаа зогсоогоод буугаад зугтаачлаа. Тэгээд гэртээ ирсэн чи харин эхнэр нэлээд ууртаа хүлээж байна. Яагаад утсаа авахгүй байгаа юм? Яагаад энэ олон сургуулиас манай сургууль дадлаг хийгээд байгаа юм? Харин тийм ээ. Болгоомжтой байхгүй бол баригдчих юм бол би дуусна гэж мэд. Болгоомжтой байгаараа мэдөө. Тэгнэ ойлголоо. Гэснэ гинэт. Гү ер нь би яахаараа ганцаараа болгоомжтой байдیں۔ Ингээд зөрг ороод. Хөөе гэсэн чи. Ингээд хүрээд ирлээ. Би болгоомжтой байна. Хөөрхи. Наманд орчлоо. Маргааш нь манай хоёр нэг нь хичээлдээ, нөгөөх нь ажилдаа явах боллоо. Самми нусны альчуур авах гэж байгаад андуураад боёны доотор өмдийг хармалчлаа. Анги дээр харин доотор нь нэлээ муу байна шүү. Альчуур гаргаж ирээд хөлсөө арчлаа гэсэн чинь бандаж байж байна. Хөөе гэд тохиод харсан ч бандаж яг эвгүүдтгийн даван дээр боён ширээгээ цохоод босоод ирлээ. Симхигээр нь манай хүн гялсталт хийгээд ширээ цохоод за нааш анхаарцгаа зурга дуусга ямар тач аврагдлаа. Хичээлийн дараа харин нөгөө эвгүй багш хоол аваад ирдсэн байна. Паквагшаа чаос адагтай Ким тэгснэ гадаа хамт хоололцоолоо. Сурагчд нь бөөнөрөө цонхоор харастай. Нөгөө багш за амаа ангаагаарай. Ким багшаа хүүхдүүд хараад байна шүү дээ. Харчлаг тэндээс харин эхнэр нь харчлаа. Дараа нь уулзаад амттай байсан. Чи харсан юм уу? Харсан. Чи хартаад байгаа юм уу? Ална чамаг. Манай Самми харин бейсболчд дээр очиод энд Жунгво гэж байна уу? Би байна ирхмэ. Чи юу? Кэмба бамттай байсан уу? Сайн хичээгээрээ. Ингээд яваад өглөө. Гарах гэсэн чи нөгөө эвгүй багш үүдэн түлээгээд зогсож байна. Гялс хашаад аваад зугтаачлаа. Амралтын өдрээр манай хоёр гэртээ байж байтал нөгөө эвгүй багш гэрийг нь олоод хүрээд ирлээ. Манай хоёр байжгавлаа. Багш яхаараа манад ирдгий. Би яаж мэддгийм бэ? Хурдан нуугд. Наад дотор хувцснууд аваарай. Тэгсэн багш ороод ирлээ. Боён хөшигний ард нуугчлаа. Тэгсэн тэнд байсан ухаалаг тоос сурагч нь баг алаад яг боёны байгаа газар руу яваад очлоо. Багш хараад яана тэнд хүн байна. Ингэсэн чи боён хөшигтэйгээ гараад гүйчлээ. Багш саях хэн байсан бэ? Манай дүү байгаамаа. Жаахан галзуу юм л та. Маргааш нь манай Самын хичээлээ зааж байтал сурагчд нь багшаа та бидэнд анхны хайрынхаа түүхийг яриад өгтөө. За миний анхны хайр гэвэл намайг цэрэгт байхад эргэж ирсэн нэг бүсгүй байдаг юм аа. Гэхдээ тэр намайг өөрт нь хайртай гэдгийг мэддэггүй баха. Гэж байна. Боён тэнд. Чи сая
хичээлвиз ингээд уурлаад байна. Удалгүй манай самминд цэргийн бэлтгэлд хамрагдах зарлан ирж байна. Тэгээд цэрэг хувцас амсууд бэлтгэлдээ хамрагдана. Нөхөр чинь эх орныхоо төлөө зүтгэчгээд ирий. Мэдвүү? Мэдлээ бишээ. Ёслий гэж миний загсныг мартав. Ингээд явлаа. Тэгээд цэргийн бэлтгэлээ хийж дуусаад өдий хоолоо идэх болдог. Өдий хоол гэж зүгээр дан гой мөөгч вэ шүү. Тэгсэн манай боёо нь хоол аваад хүрээдэрлээ. Манай хоёр найздаа харуулж байгаад хоол идэн штт. Гүчи ядаж жаах юм өгчлөлтөө. Ма кемчнээс авболав. Тэгсэн цаанаас нь манай хүнийг дээрлэхдэг байсан цэрэг нэрээд дахиад дэглээд байна. Энэ яаж байгаа юм бэ? Дээд оных нь ингэдэг юм аа. Ингэсэн боёо очоод. Хөөе чи болохгүй мó аа? Чи юу ээ? Эхнэр нь юм уу? Тийм байна. Эхнэр нь байна. Манай өвөө Ахмад дайчин байсан. Ингээд томроод байна. Ингээд нөхрөө аварчлаа. Тэгээд оройн манай хэд дэлб караоке хийлээ. Караокенаас гараад явж байхдаа самын эхнэрээ жаахан тэврэх гэхэд нөгөөх нь тэврүүлдэггүй шүү. Тэгсэн замд нь хоёр залуу таарад. Хөөе чи жаахан өхөө хоргоогоод байна уу аа? Ингээснэ манай үнийг гөвж гарлаа. Боён тэндээс мод авч байгаад нөгөө хоёрыг дэлбнүүд нь. Тэгээд бөөндөө цагдаа дээр. Энэ сургуулийн хүүхэд яахаараа чиний эхнэр байдаг юм аа? Үнэ. Иргэний бүртгэл харалтаа. Чи намайг тэнэг гэж бодоо юу? Сургуулийн захирлыг чинь анги багштай чи дуудна мэдөө. Ингэж авна штт. Тэгээд захирал ирж бүх учрыг нь тайлбарлаад манай хэдий явцгаалаа. Анги багш нь харин нэлээд уурам хугарсан харагдаж байна шүү. Оройн боён. Та одоо яахаараа уулзсан болгондоо зодуулж байдаг юм бэ? Би дандаа таныг аврах юм. Би бүр танд санаа зовж өгөх нэ. Ингэж байна шүү. Маргааш нарийн нөгөө эвгүй багш хялалцаад байна. Сайн байна уу Ким багш? Гэсэн дуугардаггүй. Тэгснэ ороод. Энэ жил сургуулийн фестивал зориулж бид тайз чимэглэнэ. Та нар хуур мьюзик фестивалийн тайзыг мэдхүү. Тэр шиг л болох хэрэгтэй байна. Багш, тэр тайз чинь 5 тайз байгаа юм байл шүү дээ. Main stage, савдаг stage, hood stage, нисдэг stage, lumер доош гээд ямар олон толгой эргүүлсэн stage вэ. Монголын бүх артистууд очих гээд байгаа маа хааши. Бараг л тэгж байгаа юм байлээ багш. За ямар тач хурд харанг, Никито Нисванес, мастер гадаадаас ирэх Янлик Аха, Nine Treasures тоглох stage-ийн л дуурай. Тэр нь бодвол тэр main stage нь л байлгүй. Ингээд гараад явчлаа. Сами араас нь гараад. Хүүхдүүд яаж тийм мэрэгжлийн төвшний тайз шиг чимгэлж чадах юм бэ? Яадгүй. Би Монгол явж хуур мьюзик фестивал үзэж чадахгүй чинь. Ядаж эндээ тайзын дуурайгаад үзье гэж бодсон. Ингээд ойлгох гад байна. Манай боёоны харин тайзны чимэглэлийг ганцаараа хийнгээ зоочлоо. Нээлэн гомдсон бололтой. Очоод харсан чинь нээр нь том хан вэ шүү. Манай боёо нь эхнээс нь чимэглэх гээд үзэж тарна. Найз нь харин холоос ажиглаж байна. Боёо ганцаараа зурж байтал найз нь нэрээд би тэр залуугаас илүү найзтай илүү хайртай юм шиг байна. Ингээд эвлэрлээ. Ингээд найзтайгаа хамт зурцгаана. Маргааш найз нь танаа нөхөр нэрэн хөөрхи юм а. Хичээлээ зааж байхдаа чамруулт тасралтгүй ширтээд байсан. Тэгэд яадаг юм бэ? Чи жумбуг хараад чиний дотор хайр төрдөг шиг танаа нөхөр чамайг харахаараа юу гэж боддог бол тэрийг нэг бодоорой. Ингэж байна шүү. Манай боёон жаахан бодол болж байна. Тэр өрөөнд харин саммийн будаг авчираад боёоны зурж байсан ханыг үргэлжлүүлэн зурх гэж байна. Нөгөө таахаа зурагчид тэрүүгээр явж байгаад хартал саммийн хан будаж байна шүү. Тэр өрөө саммины ээж нь тэдний дээр чонлоо. Самми харин ээжийнхээ хоолыг амаа олохгүй идэж байна. Ээжийн хоол хамгийн шилдэг нь хой зайлиг минь. Эхнэр чинь дэргэд чинь байхад тэгж хэлж болдоггүй юм ээ. Удалгүй эхнэр чинь 20 нас хүрээд ирэхээр эхнэрийн чинь хоол хамгийн сайхан нь болно. Тэгэд ээж нь явах гэтэл ээж хоноод яваа. Хүүгиндээ хон. Ингээд ээж нь хонохор боллоо. Тэгэд манай хоёр яалтчгүй нэг оронд хамтдаа унтцгаана. Эргээд хараа. За бишээ. Цаашаа хар гэж байна. За тэгэд хөдөлж болохгүй шүү. За гэсэн чинь аха наашаа хартаа. Яасан? Та царилэг гэж би танд хэллээ. Чи бас хөөхөн гэж би чамд хэллээ. Ингээснэ үнсэлцчлээ. Тэгсэн чи үгүй ээжээ. Манай хүн зүгээр зүү дэлж байж. Маргааш нь октод сургууль дээр ирээд хартал ажил нь нэлээд явцсан байж шүү. Хоёулаа ийм их будсан билүү. Ингээд үргэлжлүүллээ. Тэр үед ангийн багш нэрээд та нар амжтгэл байгаа та. Амжихгүй бол тооцоотой гэж мэдээрээ. Ингээд дарамтлчаад яваад өглөө. Манай хоёр гүрийсээр байгаад ямар тач будаад дуусчлаа. Хоёулаа арай муухай зурчуу. Одоо яа гэх вэ? Хоёулаа чадхаараа л хийлээ. Ингээд чи нөхрийнхөө хоолыг сайн өгч байгаа юу? Самын багш ажиллаа хийгээд их ятарсан харагдаж байлээ шүү. Тэр зүгээрээ яавал гэж. Гэхдээ л чиний нөхөр шүү дээ. Би ч гэсэн завгүй л байна штэ. Ингээд гараад явлаа. Тэгсэн тэнд нөгөө танхаа охтууд сонсож байсан юм байна. Ингээд мэдгчлээ. Орон гэртээ ирсэн чи харин Самын байхгүй байна. Боёо нь уурлаад зургийг нь харж байгаад "Хөөе пак Сами, би ядраад байхад чи хаана байгаа юм бэ аа?" гэсэн Самын боёо нь туслах гээд нөгөө зурган дээр нь ирдсэн байна. Найзуудтайгаа хамт зургийг нь бүр гоё болгоод будаж байдаг. Дүрс шилжиж боёоны дүүн охин найрч байгаагаа найзуудаараа бичлэг хийлгэх гээд ярьж байна. Би очиод дугаарыг нь асууна. Бичээд аваарай мэдөө. Ингээд яваад очлоо. Тэгсэн тэнд нь дэлгүүрийн болонд манай боёо нөгөө бейсболчнтойгоо уулзаж байна шүү. Найзууд нь тэрийг нь бичээд авчлаа. Оройн гэр бүлээрээ хамт хоол идэх болоод манай хоёр ээж аавтайгаа бөөндөө хоол идцгэн. Хоолны дараа дүүн "Манайхаа би та нарт найз өхнөө харуулъя." Ингээд нөгөө бичлэгээ үзүүллээ. Тэгсэн бичлэг дээр нь гинэд боёо нь өөр залуудаа уулзаж байгаа дүрс гараад ирлээ. Боёо нь шууд гараад гүйчдэг. Тэгээд ойрхон савлуур дээр очиод уйлаад сууж байна. Араас нь харин Сами өрөөд
ирлээ. Чамайг жаахан байхад би дандаа энэ савлуур дээр түлхэж өгдөг байсныг санаж байна уу? Чи их дуртай байдагсан. Харин нэг өдөр би чамайг түлхэж байтал чи савлуурнаас унчихсан. Чи албаар унсан бидтэй. Уучлаарай, Самиаха. Хүмүүсийн санаа зовлоо. Буцаад очицгоё. Ингээл үед Боюн босоод явчлаа. Оройн ээж нь Боюнтай ярилцдаг. Хитийгээр өвөө чин та хоёрыг гэрлүүлэхийг хүсээд гэрлүүлсэн ч үнэндээ аав ээж хоёр нь Самминийг хүргэнэ болгохыг хүсээд гэрлүүлсэн юм шүү. Чи санаж байна уу? Чи их уйланхай хүүхэд байсансан. Гэхдээ Самми манад ирэхээр л уйлхаа болоод энийгэд эхэлдэг байсан юм. Саммин чамайг нууруундаа үүрч тоглуулаад л аргадаг байж үлээ. Гэж байна. Тэр өрөөнд Боюн Жисотой уцаар ирнэ. Жисо, үнэндээ би чамд атаархдаг шүү. Самми хоёр найзтайгаа орой болгон чиний зургийг үргэлжлүүлэн зурна гэд яваад байсан. Уул нь төгсөлтийн ажлаа хийж явах ёстой юм л та. Тэр чамайг үнэхээр их хайрладаг шүү. Боюн тэнд Саммины угаах хувцсыг очиод хартал нээрэн сургуулийн ханд будсан баахан будаг болцсон байна. Боюн гүүгээд гараа явчлаа. Самми харин зөрөөд гэртээ ирч байна. Тэгээд юмнуудаа баглаад байна шүү. Явах гэж байгаа бол та. Боюн сургууль дээр очиод нөгөө ханаа харж байна. Ногоо модтой ойн цоорхой дунд Саммин Боюныг савлуур дээр түлхэж өгч байна. Боюн Самминыхаа хайрыг ойлгох бол та. Баахан уйллаа. Маргааш өглөө Саммины өрөөнд ортол явах гээд юмнуудаа баглаад тавьсан байна. Тэр дунд нь өдрийн тэмдэглэл нь байж байдаг. Нэгэд хартал цэрэгт байхад нь өөрийнх нь өгсөн захидал байж байна. Самми, өнөөдөр таныг ирэхээр аав ээж би тэд очисон. Гэхдээ та сургуультэйгээд байгаагүй. Энэ өвл их хүүтэн болж байна. Та ханаад хүрчвэ? Сони юм да. Таныг хамт байхад дандаа муудалцаад байдаг хэрнээ байхгүй болсон чинь санаад байх юм. За ямар тач энэ захидал танд очино гэж найдаж байна. Ингэж гисэн байна. Цэрэгт байхад нь эргэж ирсэн ганц охин гээд байсан нь манай Боюн байсан юм байна л та. Манай Боюн Саммины анхны хайр байсан гэдгээ мэдээд авчлаа. Ингээд нөгөө сургуулийн фестивал болдог. Боюн фестивал дээр явж очиод бейсболчин залуутай уулзсан. Чи хаана байсан бэ? Би чамайг зөндөө хайлаа штт. Хан гайхалтай болжээ. Би нэг юм хэлмээр байна. Би их амиа удсан нэг юм байж. Намайг уучлаарай. Хоёулаа салъя гэд яваад өглөө. Фестивал дээр нөгөө танхаа охтууд дуудуулж байна. Боюн найз дээр ирээд түүнийг харсан уу? Хэнийг? Найз залууч нь уу? Нөхрийг чинь үү? Битгий тоглоод бай. Саммин багш тэнд байна. Гэсэн чи манай Саммин их даруухан царайлчихсан сууж байна. Тайзан дээр танхаа охтууд дуулж дууссаны дараа одоо Саммин багш бидэнд хандаж үг хэлнэ гэд тайз руу дуудчихлаа. Саммин жаахан гайхаад тайз руу гарна. Гараад та бүхэндээ баярлалаа. Миний мартагдашгүй мөч. Энтер гэсэн чинь багшаа гол юм яриач. Саммин багш гэрэлчихсэн. Ингэсэн чи хөөхтүүд уулгалдаж байна. Эвгүй багш. Яасан? Мэдээгүй мө. Мэдээж гэрэлх нь хууль бус зүйл биш ч гэлээ. Багш маань 16 настай ахлах сургуулийн сурагчтай гэрэлсэн. Тэр нэнд сууж байгаа. Боюн. Ингэсэн чи Боюн босоод ирлээ. Саммин, энэ үнэ. Бид гэрэлсэн. Гэхдээ бидэнд өөр арга байгаагүй маа. Өвөгийн маань эцсийн хүсэл байсан. Хэдийгээр Боюн хүсээгүйч бид ингэж ёслохоос өөр арга байгаагүй юм. Хэдийгээр гэрэлсэн ч гэсэн тэр 16 настай ахлах ангийн сурагч хэвээрээ. Тэр од харвахыг харж хүслээ боддог. Тэгээд кембабанд дуртай бейсболын тамирчинд крашилдаг. Байнгал шалгалт боллоо гэд хичээлээ хийж байдаг энгийн л хүүхэд. Гэрэлтийн гэрчлэгэн дээр гарын үсэг зурсан байлаа гэд та бүхэн түүнийг буугаад дурхаарай. Та нараас гуйж байна. Гэсэн чи Боюн гараад ирлээ. Аха, би хүүхэд бишээ. Би баг байхаас л таныг үргэлж миний талд байсан юм байна гэдгийг ойлгосон. Миний дотор төрдөг энэ мэдрэмжийг би ерөөсөө ойлгохгүй юм. Гэхдээ одоо ойлгож явах шиг байна. Би танд хайртай юм шиг байна. Ингэж байна шүү. Саммин санаа амраад ихнэрээ дуухан дээр нэг үнсчлээ. Хүүхдүүд алга ташаад сүйд боллоо. Нөгөө зэвүүн багш уйлаад хажуудаа налах гэтэлмээ. Нөгөө бейсболч харин Боюны найзын дэргэд сууж байна. Ингээд манай хоёрт сургууль даяараа алга ташаад манай хоёр тайзан дээрээс хүүхдүүдэд ёслоод кино манд дуслаа. Пост кредит сцен дээр харин манай хоёр аль хэдийн хүүхэдтэй болоод хүүхэддээ битгий тэнэд яваад байгаад өглөж байгааг харуулдаг киночд байлаа.